За энэ өдрийн мэнд дэвшүүлье. Тэгээ амтны тухай хуулинд орж байгаа өөрчлөлттэй холбоо бүхий асуудал Амгаланбаатар гишүүн манаас өргөн барьсан байна. За хууль бол хууль. Хууль батлагдаад хэрэгжинэ. Өнөөдөр Монгол улс даяараа чонны асуудал үүсчихэд байгаа ч юм биш. Зохицуулттай хэлбэр. Байгалийн засгийн төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйл дээр энийг тусгаж өгсөн байдаг. Эрүүгийн тухай хуулийн дээр ч энийг бас тусгаад өгчихсэн байдаг. Би уншаад өгөө л дээ. Байгалийн засгийн төлбөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэр тоо толгойг сэргэжүүлэх зорилгоор чон агнахад төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулт орцсон байна. Аймаг сумын засаг дарганаар аймаг сумын удирдлагууд байгаль орчны газартайгаа хамтраад энэ урьдчилсан байдлаар нөөцөөс тогтоогоод байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамд ирүүлснээр агнах зөвшөөрлийг авч байгаа. Зөв өнөөдөр орж байгаа хуулинд орж байгаа өөрчлөлтийг харахаар ахуйн чиглэлээр агнах гэж байгаа төлбөрийг чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаад байгаа хэлбэр байгаад байгаа байхгүй. Өнөөдөр зөвхөн Баруун аймагт ч их байгаад байгаа юм биш. Бусад аймагуудад тэгвэл бас их байгаа юу гэдэг асуудал. Зүүн аймагуудад ховор байна. Говийн аймагуд, хойд бүс ингээл явж байгаа. Тэгэхээр бид нар энэ чонтой холбоотой асуудал байнгын орон дээр бас яригдчихсэн. Үргэлжлүүлээд ирвэсний асуудал орж ирэх үедээ малын хотонд ордог гэдгээр. Тэгээ бид нар энэ уул нь бол одоо байгаа зохицуулттай байгаа ямыг заавал ингэх шаардлага байгаа юу? Энэ чоны ан хийх сонирхолтой тусгай сонирхлын анчид чоны эд эрхтэй худалдаалах асуудлууд маш их нэмэгдэж байгаа. Бид нар саарал чон өөрөө Зэрлэг амтан ба Ургамал аймгийн ховрдсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсгалтанд багтагдсан байдаг. Энийг судалсан уу? Энэ асуудал дээр би асуумаар байна. Дээрээс нь нэгэнт одоо жишээ нь ховрдсон тохиолдолд эргээс сэргээх гэж тухайн улс байтугай олон улсын төвшөнд бүх асуудал үүсдэг. Маш их хэмжээний мөнгө зарцуулдаг. Өнөөдөр тоо толгойтой холбоотой асуудал дээр надад энэ тоонууд байна л да. 2019-с 2024 оны хооронд 1056 саарал чоныг ахуйн зориултаар агнах зөвшөөрлийг олгосон. 153-ыг л агнсан байгаа байхгүй. Мал сүргийг хамгаалах хүн өөрийгөө хамгаалахтай холбоотой агнах гэж зөвшөөрөл авах гэж явж гин. Малын хотонд ороод ирснийх нь дараагаар зөвшөөрөл аваагүй учраас буудаж алж чадахгүй мал амтны дээрэс нь өөрийнх нь амнасанд аюул учраад байна гэж яриад байгаа. Үгүй шүү дээ. Буудаж алах хэрэг нь байгаа. Ямар ч асуудал байхгүй. Бүр төлбөрийг хангаалал явуулчих хэвээр асуудал. Малчид амнаас мал сүргийн хамгаалах зорилгоор гэдэг дээр хариултаа явж байгаа мал эсвэл малчны хот руу дайрж байгаа чоныг агнсан тохиолдолд зөвшөөрөл авахгүй гэж ойлгуулж байгаа. Тэгвэл тухайд үүссэн нөхцөл байдлыг нотлох мэдээллийн сангийн бүртгэлийг хэрхэн хамруулах вэ? Мэдээллийн сангийн бүртгэл тодорхой бусаас шалтгаалтай дараа дараагийн асуудлууд үүсдэг. Энэ дээр ямар асуудлууд дээр яаж шийдвэрлэх гэхээр та хуулийн төсөлтөд тусгаж оруулж өгж байгаа вэ гэдгийг би асуумаар байгаа. Европын экосистем чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Популяцтай 23 мянга болж сэргсэн ингээд Дэлхийн байгаль хамгаалах холбооноос мэдэгдэж байгаа. Монгол улстай холбоотой асуудал гэдгийг ойлгож байна. Гэхдээ Монгол улсад өнөөдөр чон өөрөө ямар үүрэгтэй амтан бэ гэдгээ бас бид нар маш сайн бодохгүй бол нөгөө малын халдвар төвчин сүргийн бүтэц маш олон асуудлууд цаашдаа үүсэх үедээ саяны хоёр За асуултанд хариулъя. Амгаланбаатар шүү. Нэг. За асуултанд хариулъя. За сая та бас өөрөө бараг л асуултанд хариулчлаа дөө. Тэгээд энэ сум зөвшөөрөл авахын тулд чон агнахын тулд зөвшөөрөл авдаг. Тэгээд зөвшөөрөл авчгаад 1900 орчим зөвшөөрөл авчгаад 150-ыг агнсан байна гэж ярьж байна. Мэдээлэл хийлээ. Тэгэхээр үндсэндээ яг л тийм байгаа юм л да. Манайхан чинь чон агны гэд үнэхээр дийлдэггүй. Энэ модтой газрууд. За ер нь бол 103 аймгийг тооцох юм бол Монгол даяараа энэ чоноо дийлхэ болцсон. Өнөөдөр 1987 оноос хойш Монгол улсад чон огт тоолдог хийгээгүй байгаа шүү дээ. Сүүлийн одоо энэ чинь бараг 40 жил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бидний ер нь бол нөхцөл байдал ямар байна гэхээр сумаасаа зөвшөөрлөө аваад
хоногийн хугацаатай зөвшөөрөл аваад яг энэ газараас чон агнана гэсэн зөвшөөрөл аваад явах дээр яг тэр газараас чон агнах ямар ч боломжгүй байдаг. 5 хоногийн хугацаанд чон агнж чадахгүй л эргээ сумаасаа очиж эргээ зөвшөөрөл авдаг гэх зэргээр энэ шат амжилга нь маш их байдаг. Тэгээ одоо сүүлдээ хот руу дайраад хүнлүү дайрсан нөхцөлд нөгөө чон агнцсан нөхцөлд сумын гисгийн төлөөлөгчөөс гэдэг юм уу сумын хуулийн байгууллагаас за чи бол ингээд одоо хууль усаар чон агнсан байна гэдэг машиныг хураадаг, бууг нь хураадаг, гуруулаа явж ивэл тус үрд нь 2 сая төгрөгөөр торгодог ийм зүйл болчиход байгаа юм. Тэгэхээр хууль маань нэг мөр ийм одоо ойлгомжтой байх үүднээс одоо чон амнаас мал сүргээ хамгаалсан нөхцөлд энэ чон одоо агентуул тэр торгуулаас чөлөөлөгдөнө гэсэн ийм одоо нэг мөр ойлгомжтой заалтыг оруулж байгаа маа гэдгийг бол хэлээ. Тэгээд үүссэн нөхцөл байдал одоо ингээ үүссэн нөхцөлд за нэгэнт одоо агнахаас өмнө биш агнасныхаа дараа баримтжуулах энэ зүйлийг бол хийх боломжтой гэж ингэж одоо хэлье. За асуултанд хариул. За Батүлзийн Батэрдний гишүүн тодруулж суй. За байгаль орчны яамны хариулж. Хууль санаачилж байгаа гишүүндээ та нар мэдээлэл өгөөгүй юм шиг байна. Ахуйн зориулт гэдэг утгыг ч ойлгоогүй явж байна. Нөөц тоо судалгаатай холбоотой асуудлыг судлаагүй ээжээж яаж өнөөдөр агнах тухай асуудлыг шууд хөндөж байгаа юм бэ? Илүүдэлтэй гэж яаж тооцоод байгаа юм? Энэ дээр байгаль орчин аюулгүй ажлын яамныхан хууль санаачлагчтай мэдээллүүдийн зөв өгөх ёстой. Дээрээс нь өнөөдөр бид нэр хууль нэг мөр хэрэгжих ёстой гэдгийг та өөрөө хэллээ. Нэг мөр хэрэгжинэ гэд бүх газар чон агнах процессыг явах үедээ. Энэ чон гэдэг амьтны чинь буцааж тоо толгойг нэмэгдүүлэхийн тулд Монгол улс нэлээд их хүчин чармаалт бас гаргасан шүү. Энэ дээр байгаль орчны яамны хариулт өгмөр байна. За ажлын хэсгийн 9-р микрофон. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны байгалийн нөөцийн хамтын менежментийн хэлтсийн дарга цогцоохон Батэрдэн гишүүний тодруулгад хариулт өгье. За байгалийн нөөц ашигны төлбөрийн тухай хуулиар амтан агнсан барьсан төлбөрийн тодорхой хувийг байгаль орчныг хамгаалах нөхөн зэрэг арга хэмжээнд зарцуулах энэ заалттай. За тэр хуулийн дагуу зарцуулах арга хэмжээнд одоо энэ биологийн олон янз байдлын тархац нөөцийн судалгаа орох ёстой юм. За энэ дээр манай аймгийн засаг дарганаар санаачлаад энэ асуудлаа тавиад за тэгээ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд хүсэлт төрүүлсэн тохиолдолд бид нар тэр квотыг судалгааны дүнг үндэслэх квот тогтоодог. Харамсалтай нь энэ ажил Архангаа, Дархан бол Хинти гэсэн 3 аймагт л хийгдсэн байгаа. Тийм учраас 2020 За Батүлзийн Батэрдний гишүүн дахин тодруулжсэн. Цогцоохон дарга та ч одоо гүлэг төрүүлж байгаа юм шиг яриадах юм. Одоо чон төрүүлэх гээд байгаа юм уу? Нэг хэлэхэд мэрэгжлийнхаа төвшөнд бол мэрэгжлийнхаа төвшөнд хариултаа өг. Танаас ерөөсөө байгалийн нөөц ашигны төлбөрийн тухай хуулийн орсон орлого хаашаа ордог вэ гэдгийг яриаг штэ. Аймаг сумдууд өөрсдөө нөөцөөрөө тодорхойлоод тэрэн дээрээ тодорхой хэмжээний урьдчилсан байдлаар байгаль орчны яамд яриулээд ямар ч төлбөргүйгээр чон агнах ахуйн зориултаар агнах процессууд чинь бэлэн хуулинд байгаа штэ. Яагаад энийг ярихгүй байгаа? Байгаль орчны яам байгаа учраас өөрсдөө эсвэл хариултаа хэл. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам албан ёсоор энэ чон агнах процессыг бодлогын хэмжээнд бид нар дэмжиж байгаа гэдгээ шууд хэлэх хэрэгтэй. 2009 оны засгийн газрын тогтоолттой Хинтид орно Сүхбаатар аймаг чонгуу. Одоо ингээд хууль нэг мөр хэрэгжинэ. Зүүн бүсэд яах юм? Говийн бүсээр яах юм? Хойд бүсээр яах юм? Бүсэлсэн хэлбэр утга агуулгаараа энэ хуулийн заалтууд чи оруулах боломжгүй байгаад байгаа энэ цаг хугацаанд За Амгаланбаатар гишүүн хариулт өгье. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол өнөөдрөөс яагаад Монголд энэ зүүн аймагуудад чон ингэж цөөрсөн бэ гэдгийг бас ингээд судлаад үзэхэд
хил дээр чон одоо хууль усаар гардаг, өндөр үнэтэй байдаг. Нэг чон 2 сая орчим төгрөг ийм одоо хил дээр зарагддаг. За хятадууд маш их хэмжээгээр чон авдагаас болоод ингээд чон одоо агнагч арилжааны зориултаар одоо бизнес мөнгө олох зорилгоор ийм одоо хядлага явж исэн байлээ. Одоо тэгээд энэ бас аль талдаа байгаль хамгаалагч нарч дээр хуулийн байгуулагч дээр хил айлч гэсэн бас ингээд хууль мөрддөг болсонтой холбоотойгоор одоо хилээр энэ хууль усаар одоо контрабанд хийх боломж хаагдсантай холбоотойгоор энэ бол чон агнах энэ одоо зүйл бол ингээд ер нь бол эрс багсаж бараг зогссон юм байлээ шүү. Тэгэхээр энийг бол бас ингээд зөвөр ойлгох хэрэгтэй юм байлээ гэдгийг хэлий нэгд. Хоёр дахь юм за цаг дуусчлаа. За Гомбын Ганбаатар гишүүн асуулт асууя.